За хай YouTube. За удаан уулзсангүй дөлөө. Хамгийн сүүлд би марафон стрим хийгээд тэрнээсээ хойш ерөнхийдөө ямар ч YouTube дээр контент хийхгүй. Ерөнхийдөө одоо бараг нийтдээ сар 10 хоногийн хугацаа өнгөрсөн байна. 40 хоног өнгөрсөн байна. Тэгээ 12 сарын 1-нд би албан ёсоор дахиж гейминг контент хийхгүй, тоглоомны бичлэг хийхгүй. Ерөнхийдөө Mogi Gaming гэдэг сувг ингээд дахиж ямар ч шинэ бичлэг орохгүй ингээд дуусж байгаа. Бүгдээрээ баяртай гэдэг контент хийсэн. Тэгээд маш олон хүмүүст хэцүү санагдсан байлаа. Ягаад тэгэхээр 6 жилийн турш ялангуяа тасралтгүй үздэг байсан хүмүүст бол мэдээж хүнд байгаа. Бараг л нэрээ тэр тухайн үзэгчийнхаа бараг төрсэн ах шиг нь гэр бүлийн гишүүн шиг нь тийм дотн санагддаг болцсон байгаа байх гэдгийг би айгүй их мэдэрсэн. Хүмүүсийн сэтгэл, урмын үгс, шин зориг байгаа гэдгийг би хэлсэн учраас тэрэнд маань амжилт хүссэн. Маш олон гоё зургсууд хүлээж авсан. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд одоо юу хийж байгаа вэ? Юу хийгээ яваад байгаа вэ гэдгийг бас энэ сувг дээр хуваалцъя гэж бодлоо. Тэгээ энэ сувг дээр цаашдаа ингээд миний шинэ хийж байгаа зүйлийг сонирхож байгаа хүмүүстэй би бас байнгын зөвлөгөө, санал бодлоо хуваалцаад иймэрхүү контентуудыг хийн, яриа видеонууд, бас подкаст төлөвлөж гин. Гэх мэтчлэн ер нь юмнууд байгаа. Яг ингээд бүтэн 40 хоногийн хугацаанд юу хийвэ гэдгийг би та нартай одоо нэг жоохон тайлан маягийн юм тавья. За ерөнхийдөө сургалтын салбар руу орж байгаа. Тэгээд 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Би яг багш болсноос хойш. За тэгээд 21 онд бол анх өөрийнхөө сонирхлоор хичээл заадаг байсан бол 2022 оны сүүл 23 оноос яг албан ёсоор мэргэжлийн сургагч багшийн одоо ур чадваруудыг эзэмшээд ингээ явсан. За тэгээ ерөнхийдөө хувийн хөгжил, soft skill, харилцаа гэх мэтчлэн хичээлүүдийг төлхөө заадаг. За тэгээ дээрэс нь нэмээд өөрийнхөө контент бүтээлттэй холбоотой туршлагаасаа гаргаж ирсэн хичээлүүд байгаа. Гэхдээ яг миний зорж байгаа зорилго бол ерөнхийдөө контент бүтээлтийн талаар биш. Ерөнхийдөө хувь хүний хөгжил, soft skill, өөрийнхөө ур чадваруудыг хөгжүүлэх, өөрийгөө тодорхойлох, зорилгоо тодорхойлох гэх мэтчлэн тийм хүнд аюул амьдралд нь хэрэгтэй сэдвүүдээр би хичээлүүдийг бэлдэж ерөн зааж байгаа. Яагаад ийм шийдвэрт хүрсэн бэ гэхээр одоо ингээ манай үзэгчд стрим хийгээд ч юм уу эсвэл энэ тэнд ингээ уулзаад ярихад үзэгч нар маань, дүүнер маань дандаа нэг юм ярьдаг. Тэр юу вэ гэхээр зорилгыг нь асуухаар контент бүтээгч болно, ютубер болно, эсвэл бизнес хийн, e-commerce хийн, онлайн шоп ажиллуулна, бараа оруулж ирж зарна, мөнгөтэй болно гэдэг өөр тийм гоё зорилго, гоё мөрөөдлөө хуваалцж байгаа залуучуудтай би бол маш ховор тааралддаг. Тэгээ би эндээс нэг зүйлийг бодоод байгаа. Юу вэ гэхээр одоо ингээд сошиал орчинд хамгийн идэвхтэй харагдаж байгаа хүмүүс нь мэдээж дандаа контент бүтээгчд эсвэл бизнес хийдэг контент хийж хүмүүст харагдчихж хүмүүст ингэж бизнесийн талаар мэдээллүүдийг хүргэж борлуулалттай байдаг бизнес нь үргэлжилж амьд явдаг. Тийм төрлийн л одоо хүмүүс хамгийн их сошиал дээр ил харагдаад байна л да. Тэгэнгүүт яаж яах вэ гэхээр яг тэр харагдаад байгаа зүйлээс болоод дүүнер энэ л гоё юм байна. Энэ амьдрал гоё юм байна. Мундаг юм байна, лаг юм байна гэдэг тийм ойлголтыг автоматар аваад байгаа. Тэгэнгүүтлээ контент бүтээгч болно, ютубер болно, бизнес хийн гэдэг зорилготой болцсон. Гэхдээ яг үүндээ өөрөө контент бүтээгч болж чадах хүн мөн үү биш үү? Бизнес хийж чадах хүн мөн үү биш үү гэдэг асуулт маш чухал. Тэгэд өөрөө дотроосоо уг хүн уулын шал өөр юм хүсдэг хүн байж болно шүү дээ, Тэгэхэд гаднаас орж ирсэн мэдээлэл дээрээс өөрийнхөө зорилгыг буруу тодорхойлоод буруу юм хүсээд тэгээ яваад ах вэ. Тэгээ тэрнийхээ хойноос хамгийн гол нь яваад асар их цаг хугацаа, энерги, хөдөлмөр зарцуулаад хүссэн үр дүндээ хүрч чадахгүй болонгуутлаа шантардаг, гутардаг, сэтгэлээр ундаг. За тэгээ тэрнээсээ болоод цаашаа дамжраад ямар нэгэн шин зүйлийг хийж чадах зориггүй болдог, туршиж чадахгүй нэг тийм айцтай би ч ингээд фейлддэг гэдэг. Нэг тийм хүн болчихъя гэдэг бас тийм эрсдэл байгаа юм. Тэгэхээр миний зорилго болохоор дүүнрийг илүү өөрийнхөө яг өөрийнхөө зорилгыг олооч. Чи өөрөө яг ямар хүн юм бэ? Юу хүсдэг юм бэ? Чи өөрөө яг хин юм бэ? Тэгээ тэрийг олж мэдээд тэрнийхээ төлөө явхад ямар зүг чиг гарах нь юу хэрэгтэй байх нь гэдгийг ухааруулах, ойлгуулах, зааж өгөх тиймэрхүү сургалтуудыг хийж байгаа. Яг бүр ингээ хатуу үннийг хэлгээд хүн болгон контент бүтээгч болж чадахгүй, хүн болгон бизнес хийж чадахгүй, хүн болгон амжилтанд хүрэх боломжгүй. Хэрвээ хүн болгон амжилтанд хүрдэг байсан бол хорвоогоор дүүрэн амжилттай хүмүүс байгаа. Амжилтгүй хүмүүс нь бараг илүү ялгарч нийгэмдэр тод харагдах байсан тийм ээ. Тэглээгээд бууж өгч болохгүй.
Тэглээгээд хүн болгон амжилтанд хүрч чадахгүй гэд хичээхэ болж болохгүй. Хүн болгон амжилтанд хүрч чадахгүй ч гэсэндээ хүн болгон сайн байж чадна. Ур чадвартай. Мундаг байж чадна. Өөрийнхөө эзэмссэн мэрэгжилтэй сайн. Тэгэхээр би нэг ийм зүйлийг хэлмээр байгаа юм л да. Ороод л амар уужим тэ зөвхөн ингээд бизнес хийж байгаа хүмүүс нь гоё, контент хийж байгаа хүмүүс нь гоё гэж юусаа харж болохгүй. Ороод л ясар уужим. Зөндөө гоё зүйл байгаа. Онгоцны нисгчээс ахуулаад тэ инженер, шинжлэх ухааны хүмүүс, эрдэмтэд, багш, ангаах ухаан, тэ хууль, санхүү юу гэдгийг маш олон төрлийн зүйл харваагаар байгаа байхгүй юу? Тэр болгоныг олж харахгүйгээр яг л ингээд нүдэнд чинь ил харагдаад байгаа зүйлүүд гоё харагдаад байгаа бол түр амс хийгээд тэр нэг амар мэдээллүүдийг аваа зогсоож жагаад өөртөөгөө нэг жоохон ярилцаад үз. Чи яг юу хүсдэг юм те? Чи яг контент бүтээгч болоод ингээд өдөр шөнөгүй контент бичлэгийн санаа бодоод тэгээд ингээд камерын өмнө тэ эрхчлөөтэйч баг байж чадахгүй шахуу им амьдрал руу ороход бэлэн үү? Тэгээд чи эндээсээ аз жаргал авч чадах уу? Тэгээд дээрэс нь чи яг юуны төлөө энийг хийж байгаа? Тэ. За бизнесийн тал дээр ярив. Бараа оруулж ирээл онлайн шоп нэгэл зардаг. За яг бизнесийн хэлбэр мөн л дөө. Гэтэ бизнес гэдэг зүйл бол хүний ямар нэгэн асуудлыг шийддэг, амьтай, өөрийн гэсэн философитой, үнцийг нийлүүлдэг, урт хугацаанд оршин тогтнодог тийм зүйлийг бол бизнес гэнэ. Тийм учраас одоо ямар нэгэн брэнд бүтээх, хүмүүсийн итгэлцлийг хүлээж авах, хүний итгэлийг авах, тий харилцааг бий болгох, үнэн хэрэглэгчдтэй болох, харилцагчдтай болох, хүмүүстэй харилцаа холбоо үүсгэх, бизнес хамтралууд хийх. Тэгээд адгийн наазах нь бизнес хамтрал хийхэд биднэрт хилцээр negotiation хийх ур чадвар хэрэгтэй. Тэгэхээр бас сурах юм асар их гэсэн үг. За яг хуу суралцаа явж явах замдаа хүн өөрийгөө хөгжүүлээд явж байхдаа өөрийнх нь зүгчийг аяндаа гараад ирнэ, хүсэж байгаа зүйл нь тодроод гараад ирнэ. Тэгэд шууд тийм мөнгө төгрөг орлого гэдэг зүйлийг нэгдүгээр тавь явуучих юм бол чи эцэст нь яг мөнгө олно л доо. Олно гэхдээ өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол тэгэл эцэст нь хинч биш болох эрсдэлтэй байдаг. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлээд өөрийнхөө хинбэ гэдгийг таньж мэдээд ур чадваруудаа өсгөө явж хахад чиний ур чадвар чинь аяндаа өөрөө үнэлэгдэж орлого болж эхэлдэг. Тэгэхээр нэг л зүйлийг би та нарт захимаар байна. Өөрийгөө хөгжүүл, өөрийнхөө хинбэ гэдгийг таньж мэд ур чадваруудаа нэмэгдүүл, харилцааны ур чадвартай бол эерэг сэтгэлгээтэй, эерэг харилцаатай, эрүүл сэтгхүүтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд Facebook юу байдгийг те. Нэг амар орчинд амар хүмүүс байна штэ. Амар пост бичдэг те. Амар эвгүй юм ярьдаг. Тэгэл комментэн дээр нь эвгүй юм бичдэг. Хэрэлдсэн амар хэцүү ингээд нэг юм орчин нөхцөлд ингээд тийм хэцүү юмнуудаар тархиа угаалгаад байвал тийм хэцүү хүн болж хувирна. Яг хоо бизнес хийгээд бараа зараад амьдлаг мөнгөтэй болчлоо гэж бодъё л та. Гэхдээ мөнгөтэй хэрнээ харилцаа, хандлага, сэтгэлгээ нь жоохон буруу тийшээ хүн байх юм бол чамтай хинч найзлахгүй, чамтай хинч хамтрахгүй нөгөө мөнгөтэй хэрнээ эрүүл сэтгэхүйтэй, эрүүл сэтгэлгээтэй, эерэг харилцаатай тийм хүнийг сонгоод яваад байна. Яг хөө чамтай найзлах хүн байх л та. Гэхдээ чамтай л биш. Чиний мөнгөтэй л найзлах байх. Тэгэхээр хүн хамгийн чухал суур зүйл бол өөрийгөө хөгжүүлэх юм аа. Тэгжээж бид нэр дараагийн юмудаа хий. Өөрийгөө хөгжүүлээд ядаж сурах арга барилтай болоод те. Аливаа юмыг сурах, туршиж үзэх, оролдож үзэх, өөртөө итгэл гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг өөртөө бий болгож ямар нэгэн зүйлийг хийх юм бол илүү амжилттай, илүү хурдтай явах боломж байдаг. Тэгэхээр та нарт энийг захих гэсэн. Тэгээд би ийм зүйлийг хүмүүст өгмөр байгаа. Ийм зүйлийг би хүмүүст түгээмээр байгаа. Ийм ур чадваруудыг хүмүүст эзэмшүүлмээр байгаа. Ялангуяа дүүнерт. Ягаад тэгэхээр ингээд одоо ингээд манай нийгэм ямар байгааг та нар мэдж байгаа шүү дээ. Дүүнер гадарлаж байгаа шүү дээ. Амар тийм муухай байгаа. Ер нь бол товчхон хэлэхэд айгүй муухай байгаа. Энэ нийгмийг өөрчлөмөр шүү дээ. Тэгэнгүүт одоо би юуны тулд 6 жил ингэж YouTube хийгээд ялангуяа дүүнертаа ингэж нөлөөлдөг хэмжээний хүн болсон юм бэ гэд бодоод үзэхээр үе тэнгийнхаа хүмүүсийг би одоо өөрчлөх гэж чадахгүй. Одоо манай үеийнхэн бол энэ 30 гарцсан хүмүүс бол өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүмүүс маш их байгаа. За нэгдүгээрт, хоёрдугаарт өөрчлөхийн тулд маш их хичээл зүтгэл цаг хугацаа орно. За тэгээд өөрчлөгдөх магадлал нь маш бага. Тэгэхээр энэ нийгмийг бид нэр
муухай нийгмийг гоё нийгэм болгож өөрчлөхийн тулд асар хэцүү байгааз. Тэгэхээр энийг яаж өөрчлөх вэ гэхээр хүүхдүүд буюу дүүнерийг гоё хүмүүс болгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд дүүнер маань залуучууд маань гоё болоод гараад ирэх юм бол энэ нийгэм чинь өөрөө гоё болчихно. Буруу зүйл хийсэн хүнийг шүүмжилж чаддаг, шийтгэж чаддаг. Яг л ингээл энэ муухай нийгмийг бий болгоод байгаа бүх тэр муухай зүйлийн эсрэг байж чаддаг тийм мундаг хүмүүс л болгомоор байгаа юм. Миний хүсэл бол тэгж би одоо энэ нийгэмдээ үлдээх, энэ нийгэмдээ жоохон ч гэсэнтэй эерэг, зөв, гоё нийгэм бүтэхтэн хувь нэмрээ оруулсан хүн болж үлдмээр байгаа байхгүй юу? Би ядаж үхэхтэй өөрөөсөө асуу. Чи юу хийж бүтээсэн бэ? Мөөгийг гэдээ асуухад би ядаж энэ нийгмийг гоё болгох замыг зассан хүмүүсийн нэг шүү гэж өөртөө сэтгэл хангалуун ядаж амар тайвнаар нүдэнх юм да. Тэрнээс биш одоо ингээд тэдэн төгрөг олсон энэ амьд явах хугацаанд тэдэн төгрөг олсон тим машин унсан, тим байр, тим хаусанд амьдарсан, тим орнуудаар явсан гэдэг зүйл яг үнэндээ чухал биш. Өнөөдөр миний хооч үе үр удам энэ нийгэмд амьдраад үлдэхэд тэр нийгэм нь аятайхан бид тэрдэнд санаа зовгооргүй, санаа амрал энэ хорвоогоос явж ивэл миний амьдралын зорилго биелсэн болох гэдэг байгаа байхгүй юу? Тийм бодолтойгоор би CG Hub гэдэг community-г үүсгэн байгуулсан. Одоо School гэдэг платформ дээр байгаа. Хэрвээ та нар маань дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол доор description дээр линкийг би тавьсан байгаа. Тэгээд хинч нэгдэж болно. Өөрийгөө хөгжүүлээ, жоохон ч гэсэндээ юм сураад авъя гэсэн ямар ч хүн нэгдэж болно. Энэ дээр сургалтын төлбөр, мөнгө төгрөгөнд ямар ч санаа зовох шаардлагагүй. Яагаад тэгэхээр би манай community-д нэгдэх одоо төлбөрийг $1 тавьсан байгаа. $1 гэдэг бол за бараг бэлэн гомингийн ч үн хүрхээргүй болцсон үнэлгээ шүү дээ. Тэгээд хинч байсан хамаагүй орж ирч чадах хэмжээний үнийг би тавьсан. Үнгүү бол тавьж бол арай чадаагүй. Ягаад тэгэхээр үнгүү зүйл үн цэнгүй байдаг. Тэгэд ядаж өөрийгөө жоохон ч гэсэн хөгжүүлээ, өөрийнхөө хөгжлийн төлөө ядаж $1 гаргадаг байх хэрэгтэй. Тэгжиж тэр хүн юм сурна. Тэрнээс $1 гаргаж чадахгүй хүн бол хизээч юм сурахгүй, хөгжиж гэдэг хүсэл эрмэлзэл тэр хүнд байхгүй байна л гэсэн үг байхгүй юу? $1 дээр тэгж байгаа бол тий. Тэгээ би энэ community-гаар дамжуулж амар тийм орлого олох, энийг бизнес болгох тийм зорилго биш, харин надад хүмүүст туслах, чадах чинээгээр юмаа хуваалцах гэдэг туйлын хүсэл байгаа учраас энийг хийж байгаа. Тэгээ энэ маань ямар нэгэн зүйлд бол заавал хүргэх байх гэдэгт бол би итгэлтэй байгаа. Тэрнээс тэгэл орлого, санхүү, мөнгө төгрөг юу гэдэг юм те. Тэр бол яах аянда. Угаасаа би өөрийнхөө хийх юмнуудыг хийгээ явж идэл угаасаа болно. Тэгээ хүний амьдралд нэг их юм хэрэггүй штэ гэдэг үг үүдэн штэ. Тэр бол гэхдээ одоо ингээ бодоод хахад айгүй үнэн үг санагдаад байгаа байхгүй юу? Шунал гэдэг зүйл нэг тийм байхгүй юм шиг. Ийм сонин мэдгүй энэ яг сүүлийн 1 жилийн хугацаанд миний дотор амар тийм сонин зүйл болоод байгаа. Өөрийн эрх ашигаас илүү бусдын эрх ашиг, энэ нийгмийн эрх ашиг, энэ нийгмийн сайн сайхан гэдэг зүйлийг би амар эмзэглэж хүлээж авч тэрэнд ингэж шатаж шаналдаг болсон. Хөгшрөөд байгаа мó, эсвэл өөр ямар нэг юм болоод байгаа мó би хэлж мэдэхгүй байна. За тэгэхээр та нарт маань ийм боломж байна. Ядаж манай community-д $1 орж ирээд тэгэнгүүтлээ өөрийнхөө хинбэ гэдгийг олоод авчих, зорилгоо тодорхойлчих. Тэ? Чи яг ямар үн цэнтэй, ямар онцлогтой хүн юм те? Тэр үн цэн онцлог хоёроос чинь дөрөөлөөд чи яг аль зүг рүү, ямар чиглэл рүү сонирхолтой хүн байх уу? Хаашаа явах уу гэдэг өөрийнхөө одоо луужин чи гартаа олоод авчих. Тэгээ зорилгоо тодорхойлчих. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хийх олон ур чадваруудыг чи өөртөө дадлуулахаа суулгачих. Гэх мэтчлэн маш олон төрлийн хичээлүүд байгаа. За тэгээ дээрэс нь мэдээж контент бүтээлтэй холбоотой бас хичээлүүд байгаа. Тэгэхээр аль ч талаараа хөгжмөр байгаа бол ороод ирэхэд ямар ч асуудалгүй бүх зүйл байгаа ийм гайхалтай боломж байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Сансан зорьсон бүх зүйлдээ хүрээрээ. Хамгийн гол нь яг цэвэр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаарай. Хин нэгний гоё харагдаж байгаа зүйл рүү биш. Чи төрөлхийн ямар нэгэн авьяастай, ямар нэгэн онцлогтой, ямар нэгэн чадвартай хүн байхгүй юу? Тэрийг олж нэгээд чи яг өөрийнхөө явах замаар л яваасай л гэж би хүсэж байна. Тэрнээс заавал бизнес хийгээд ах шаардлагагүй, заавал контент бүтээгээд ах шаардлагагүй. Яг өөрийнхөө хүсдэг зүйлээ хийгээд аз жаргалтай, тэгээд санхүүгийн боломж сайтай, зөндөө амьдрах боломжууд хорвоогоор байгаа. Тэгээд та нар маань бүгдээрээ чадна, бүгдээрэнд амжилт хүсье. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө л олоорой.
гэж зөвлөмөр байна. Түр баяртай.